Өдөржин ажиллаад ирж байгаа нөхрийгөө шөнө нь одоо би сэрэж босоход хүүхдээ ахуулаад яахан тэр хүн тэрврээд хөхүүлгүй байсан шүү. Тэгэхээр хоёр хүний дундаас гарч байгаа ч гэсэн би ч тээж төрүүлнэ. Гараад ирэхээр нь би хоол нь миний ингэрт явж байна. Байлхаар нөгөөх маань амгалан тайван унтаад ажил үйлсэн бүтэмжтэй хаа надад чухал. Би яалтчгүй гэртээ суугаад хүүхдээ харах нэг хэсэг үе байгаа бол тэрийг одоо ингээд хүлэн зөвшөөрөөд гэртээ суух үедээ аз жаргалтайгаар гэртээ суу. Энд чинь айгүй богинохан юм бил. Чамд өөртөө гарах цаг зав тий ажил руугаа карьер руугаа төвлөрөх тэр боломж аяндаа гараад ирдэг юм лээ. Ерөөс цаг хугацааны асуудал. Тэр үед нь санаа зовох зүйлгүй өөр чи хүүхдтэй өгөх ёстой цаг хугацаагаа хангалттай өгөөд сэтгэл хангалуун байж чадчих байгаа бол ажил руугаа ч гэсэн төвлөрөгцсөн ч хамаагүй амар. Гэртээ тэдэн жил суучлаад араалаад тэдүүх таашлаа битээ тэрэндээ санаа зов. Миний амьдрал чинь хүмүүс айгүй богинохан гэдэг штеп. Гэхдээ яг үүндээ амжуулах гэвэл маш урт хангалттай чам цаг байна. Одоо хэлгээд амар амархан юм. Тухайд бол юу аз жаргалтайгаар тест. Нэг өтнө шөнөдөө сайхан нойртойгоо унтахсан л гэдэг үе. Гэхдээ яг эмэгтэй хүн дээр өөрөө одоо зөв тооцоо хийж гэх юм уу? Ухаан зарж энэ дээр яг яах ёстойгоо тухайн үедээ шийдвэр гаргах ёстой л гэж би боддог. Бас гэр бүлийн доктортой байдалд хүртэл нэлээд эерэг нөлөө үзүүлдэг гэдэг судалгаа байдаг л та. Би болохоор анх ингээд таныг харсан одоо өнцөг. Тэгээд таны одоо Instagram ингээд оруулж байгаа зүйлсүүд Instagram хөтлж байгаа байдлыг ингээд харах. Сошиал өгсөн ярьцлага энэ ингээд харангууд яг нөгөө анхны өгсөн мэдрэмжээс чи ховөр юм санагдсан байхгүй юу? Анх болохоор таныг амар ууртай ааштай байх гэж утсан. Амар ширүүн байх гэж утсан. Тэгээд нөгөө сошиал өгсөн нөгөө нэвтрүүлгүүдэд өгсөн ярьцлагуудыг үзсэн чинь надад бол яг нөгөө харагдаж байгаа байдлаас арай өөр байсан байхгүй юу? Тэгээ та яг ийм юг хүмүүсээс их сонсдог уу? Байнга. Бүх хүн л тэгдэг шүү дээ. Анх ээж болж исэн сэдвээс нь эхлээд хоёлаа. Хүүхдээс 100хан босод яриараа. Ээж болж исэн юм. Анх ээж болж исэн гэхэлэр би чи анх 4 настай хүүтэй болж исэн. Тий. Тэгээд одоо нөгөө хоёр дахь амьдрал энийг одоо хинч хүсэхгүй шүү дээ. Гэхдээ ингээл хүний амьдрал тохиолддог юм байлаа. Тэгээд хүүтэйгээ яг 4 насныхан төрс өдрийг нь хамт тэмдэглэж исэн. Тэгээд жоохон ингээд нөгөө сонио. Тэгээд яах ёстой байлаа те нөгөөт чи мами гэдэг. Тэгээд өөрөө би чинь дөнгөж 21 тоох ингээд нэг тэгэл хоёлаа ер нь нэг учир ивэ бараг юм нөгөө найз шиг байдлаар л болцсон гэх юм уу. Тэгээд сонио тэрийг гэхдээ одоо ингээд ярих юм бол бараг айгүй урт. Дотроо юу гэж бодсон. Дараа нь одоо ингээд сүлд ирэхээ харж байгаа. Тэгээ амар хөөрхөн тийчээрээс миний хүүхэд бол битэр чи ивэ болол ингээд одоо бараг дүүнэрт нь би арай бараг илүү ширүүнүү гэхээс нөгөөтгтэйг бол хайсан туглах шүү дээ. Тэгээ нөгөөх маань ч гэсэн ер нь адилхан мами ингэсэн тэгсэн ингэсэн чинь тэглээ ингэсэн чинь инглээ гэл ингээд хамаг юм ярина. Тэгээд зүгээр сүлд нь ингээд бодчих. Хүн ер нь ээж байна гэдэг дадал ч юм уу эсвэл зуршил ч юм уу зүйл биш юм байгласаа л эмэгтэй хүн ээж байх тэр нэг юм өгөгдөл байт юм болов гэж бодсон. Тэрс ээж болоход нэг тусгаалan өөрийгөө одоо бэлдээл тэгэх шаардлага байхгүй болов гэж би зүгээр би хувьдаа боддог. Яг нөгөө Европ ч юм уу гадаад найз нарыг харахлаар ч амар бэлддэг. Жиргэнсэн болох гэж үгүй одоо найз залуутай болохоос ихсүүлэл ингээл маш өндөр төлөвлөгөөтэй ч гэх юм уу явдаг тийм. Саяхан манай найз 40 настай анхны хүүхдээ гаргасан байхгүй. Тэгээ баяр хүргээд очиж уулзсан. Тэгэл ингүүл тэгвэл ингэдэг ийм тийм гэл ингээд бараг нөгөө нэг хуваар гаргацсан. Тэгээ бүтэн сар хинтээч уулзаагүй. Одоо би айгүй холоос очсон учраас бараг орж уулзч чадчих байгаа байхгүй. Тэгэл ингээд нэг эхний нэг сарын хугацаанд хүүхд ийм байх хэвээр гадны хамаагүй хүмүүстэй ингэжлэхгүй тэгэл имлэгтчихэд ингээд тэгэл нөхөр нь ингээд бүтэн өдөр яг имлэгт очихт нь жилээ аваад ингээл хамт ингээл бүх юм нь ингээд бүр ингээд цагаар 30 минутаар ингээд төлөвлөгдсөн. Тэгэл нандаас ингүүл ядгийн тэгвэл ядгийн гэдэг би бүр нөгөө тэр хитрхи их юм нэг
өөртөө айгүйх ачаал үүсгээд байгаа юм шиг санагдсан. Тэгээ хожууд төрсэн болохоор тийм байж. Ер нь гэхдээ нийтлэхээр Европ одоо Америк эмэгтэйчүүд тиймэрхүү байд юм болов уу гэдэг нь өөрийнхөө ойрын найз нөхдөөс харахлаар тэгж бодог. Тэгээд хит их тэгж нөгөө төлөвлөх зүйл биш юм болов гэж би дотроо түрүү хэлсэн. Бодож явдаг. Тэгээд тэрийгээ ч хэлсэн. Ээж болно гэдэг чинь гарын авлахтайгаа ирдэг зүйл биш шүү дээ. Энд чинь ингээд бүх юм байглаасаа чи өөрөө мэдэрнэ. Хүүхдээ ингээд одоо урт уйлуул одоо өсөж гин одоо арай өөр байдлаар уйлах юм бол өвдцсэн болов ч юм ингээд энэ мэдрэмжүүд чинь чамд өөрсдөж юм байдаг. Энийг заавал ингээд номноос уншаад бүх юмыг хин нэгээр заалгаад байх шаардлагагүй. Надад бол ийм л байсан гэд тэрийг хэлсэн чинь жоохон гайхаад тэгээ маргааш нь дахиад нөгөө явахаасаа баяртай гэд очиод уулзсан чинь шал өөр болсон. Нөгөө хүүхдээ ингээл яг ингээл хөрч чадахгүй ингээдсэн чинь намайг тэрхүү болоод тэрүүлжэл ингээд одоо ингээд бодглохоор хүүхд төрүүлэхдээ хүүхэд жоохон байх үе хамгийн аз жаргалтай. Хамгийн гоё туршин тухайн үедээ ингээд манай дундлын хоёр ойрхон төрсэн 3 насны зүрхтэй. Яг надад бол ойрхон болсноо айгүй нөгөө зайтай байсан учраас тэгээд 3 жил нэг шүн одоо сэрээгүүгээр нөгөө сэрхгүйгээр бүтэн унтч үзээгүй ингээд нөхөртөө хэлжсэн баггүй нэг гадагшаага хамт яваад. Тэгэл шүн хид сэрэн хүүхдэд хоолн унтал айгүйх ядардаг байсан. Гэтэ одоо ингээд бодглохоор чи ч гэсэн яг тийм байгаа. Тэгэж их ядарсан тийм мэдрэмж хизээч байдгүй дандаа юм аз жаргалтай сайхан мэдрэмжүүд л үлдсэн байдаг. Тэгэл томрох тусам нөгөө тэр мэдрэмжээ ингээл бүр марцчихвас миний үчин багтаа ийм хөөрхөн байсан, ингэдэг байсан, тэгдэг байсан гэл ингээд тэр мэдрэмжүүд чинь ингээд баг бүх насан туршид намайг ингээд итгэж аз жаргалтай болгож тэжээж явдаг мэдрэмжүүд юм болов. Би тээж төрүүлнэ, хоёр хүний дундаас гарч байгаа ч гэсэн би тээж төрүүлнэ. Гараад ирэхээр нь би хоол нь миний ингэрт явж байна. Тэгэхээр надад тэр ээж байх тэр одоо үеиг гэх юм уу? Би өөрөө л ингээд эвтэйхэн шиг стресс багтаа аз жаргалтайгаар даван тулах хэрэгтэй. Тэрнээс биш нөгөө өдөржин ажиллаад ирж байгаа нөхрийгөө шөнө нь одоо би сэрэж босгоод хүүхдээ авахулаад яах юм тэр хүн тэрврээд хөхүүлэхгүй байсан ш. Тэгэхээр аль болохоор нөгөөх маань амгалан 50 унтаад ажилдаа маргааш амар амгалан яваад ажил үйлс нь бүтэмжтэй хаа надад чухал. Би яалтчгүй гэртээ суугаад хүүхдээ харах нэг хэсэг үе байгаа бол тэрийг одоо ингээд хүлэн зөвшөөрөөд аз жаргалтайгаар гэх нэшин одоо хэлгээд амар амархан юм. Тухайд бол юу аз жаргалтайгаар тест нэг бүтэн шинэ сайхан нойртойгоо унтах юмсан л гэдэг үе. Гэхдээ яг эмэгтэй хүн энэ дэр өөрөө одоо зөв тооцоо хийж гэх юм уу? Ухаан зарж энэ дээр яг яах ёстойгоо тухайн үедээ шийдвэр гаргах ёстой л гэж би боддог. Би эрэгтэй хүнтэй хизээч ижил тэнцүү байж чадахгүй. Одоо байгалийнхаа өгтлөөрөө тэр одоо манай нөхрийн хийж байгаа ажил албан тушаалаас харсан тэр тэгэхээр нөхөр маань илүү нөгөө ажилд амжилттай нөгөө хийж байгаа зүйлээ тултлан сэтгэлдээ хүртэл хийхин тулд тэр хүн одоо сайн амарсан аз жаргалтай эрч хүчтэй байх нь чухал учраас тэр хэсэг богино хугацааг бол би ямар ч асуудалгүй даваад тулнаа л гэж өөртөө зорилго тавьсан. Тэгээ тэрийг тодорхой хэмжээнд хүрч чадсан болов гэж боддог шүү дээ. Би ч гэсэн бас эмэгтэй хүн надад бас хүсэл мөрөөдөл амбиц карьер байгаа. Би ч бас ингээд чи бас ингээд хүүхдээ цаг зарцуулаад бага наснд ингээд аав нь ойр байх хэрэгтэй ч тийм үү. Ийм үзэл бодлоос ээж зөндөө байгаа шүү дээ. Таны хувьд яг энэ үзэл бодолтой эмэгтэйчүүдэд юу гэж хардаг? Ер нь альтрон таас ярьжсэн шүү дээ. Ийм байхаар тэгдэг шүү гэл. Тэгж анзаарчихсан гэдэг ярьжсэн шүү дээ. Тэр ил яриулах гэдэг байхгүй тий. Яг тэр айл гэр болгоны асуудал өөр шүү дээ. Тэгэхээр тэр хүний гаргаж байгаа шийдвэрийг ер нь наач айгу буруу шийдвэр гэж хэлэхэд бол хэцүү. Тэр айл гэр хоорондоо тохиролцоонд одоо тий ингэхэн зүгөөд гаргасан шийдвэрийг би хөндлөнгөөс нь ороодгүй. Ерөөсөө тийм байдгүй шүү дээ. Ийм байх ёстой гэж хэлэх бол хамгийн буруу гэж би боддог. Тэгэхээр тэр зохицоод л хоорондоо одоо харилцаа ойлголцоод гэр бүл аваа явж байгаа хүмүүсийг бол зөв буруу чи заавал гэртээ суугаад ингэх ёстой, танаа нөхөр заавал ингэх ёстой гэж хэлж болохгүй байх гэж бодож байна. Гэтэ яг нөгөө эргээл төрөний хэлсэнчлэн бид нар чинь нийгмийн амьтан юм шиг хэрнээ яг л нэг төрлийн амьтан шүү дээ.
тэр утгаараа бол эмэгтэй хүн яалтчгүй тодорхой хугацаанд одоо золиос гэх юм уу эсвэл нэг тодорхой юм хугацаанд үр хөвгтөө өсгөж бойжуулах одоо тэр зүйл дээр бол илүү одоо үүрэг ачааллах шаардлага үүсгэх тэр нь өөрөө түрүү нөгөө би чамд хэлчихсэн зүгээр жоохон зөвлөрүүлээд хэлэхэд бас гэр бүлийн тогтвортой байдалд хүртэл нэлээд эерэг нөлөө үзүүлдэг гэдэг судалгаа байдаг л та. Ганц Монголд ч олон улстай арай тийм байдаг юм лээ. Тэгээ нэг Европод амьдарч байгаа ирсэн монголчууд төлхөө юм нөгөө яг 50-50 гэдэг нэг стил байгаа гэдэг чинь бас Америкт амьдарч ирсэн хүмүүс. Хоёрдугаарт нөгөө нэг яг би ингүүл чи тэгнэ. Би сая ингээд хэсэг хугацаанд хүүхд тараад ингэсэн бол тэгнэ. Чиний ажил чи одоо доктортой болчлаа. Одоо би карьертаа анхаарай гэх тийм үү. Нэг иймэрхүү маяг анзаарагдаад. Тэр бас одоо манай гэр бүл дээр ч гэсэн гардаг байхгүй юу. Тэрнээс бол амар их маргалдана. Одоо би тэгмээр юм чи ингэсэн юм чинь гэдэг нэг юм яваад идэх байхгүй юу. Тэгээ яг энэ тал дээр магадгүй бид нэр жоохон туршлагуудаас тэгдэг гэж магадгүй. Хэрвээ таны ойр их хүн яг ийм асуудалтай байвал та юу гэж зөвлөхөөс? Одоо нөгөө өөрөө тодорхой хэмжээгээр бас туулаад гараад ирсэн учраас хүүхэдтэй байгаа. Тэгээд тэр туршлагаа дүүнэртэй ч гэсэн хэлдэг. Яг ингээд нөгөө би чинь бол бас нэлээ юм нөгөө жоохон доктор шүршилгүй гэртээ ингээд 50 сууж идэг төрлийн ээж бол биш. Хамгийн урттай баг хүүгээл 6 сартаад нь 6 сар харж үзсэн. Тэгээд ажилдаа орчдөг. Тэгэл 2 сар, 3 сар, 4 сар гэж айлхаар тухайн үед чинь бас одоо 10-20 жилийн өмнө ч нөгөө төвжээ мөгжөө бас баг харьцангуй өглөө гарч яваад өдөр ирээд хөхүүлчихэд буцаа авчдаг. Өдөөс хойш дахиж нэг гүйж ирээд тэгэхэд нэг актер нөгөө төвжээ мөгжөө садаагүй байсан учраас бас арай боломжийн одоо менеж хийх боломжийн байсан болов уу гэж боддог. Гэхдээ надад тухайн үед төрж исэн сэтгэл юу байсан гэхээр гэртээ ирээд ч нэг амжилтгүй, ажил дээр очиод ч нэг амжилтгүй. Яадаг гэхээр ажил дээр очихоор үргэлж нөгөө ард байгаа хүүхд рүүгээ санаа зовоод үгүй ганц өдөр хүүхдтэйгээ унжчихгүй ингээл ажил дээр ирэлжээ сууж ахын хөөрхийн хүүхд чинь нөгөө хоолоо идсэн болов нөгөө цагтаа нөгөө усаа уусан болов тоглож байгаа болов юм дээрээс унжаагүй болов гэл ингээд хэдий ажиллаа хийгээ сууж байгаа ч гэсэн толгоон дотор нөгөө ард үлдсэн хүүхд маань үргэлж эргэлдээддэг. Тэгээ сандраал за өста бошуухан шиг ажиллаа дуусгаал гэрлүүгээ сандраал ирдэг. Гэртээ ирэхлээр нөгөө ажил дээр дутуу үлдээсэн юмнуудаа бодоод өнөөдөр тэрийг амжуулчихвал байсан юм 30 минут илүү сунж үлдээд амжуулчихад л ирдэг байжтэй. Тэр зөв хөөрхөн ингээл тоглоо сууж байгаа хүүгээ харахаар ажил дээр тэрийг амжуулчаад ирсэн бол гэл ингээд тэг нэг юм балансаа олохгүй нэг юм юу гэж тайлбарлах юм бэ? Нэг тийм өөртөө сэтгэл хангалуун бус үйл нэлээд урт үргэлжсэн хүүхдүүдийг жоохон бахад. Тэгээ одоо ингээд тэрийг харахаар дүүнэртэй яг тийг зөвлөдөг байхгүй. Гэртээ суух үедээ ганц жаргалтаагаар гэртээ суун. Энд чи айгүй богинохан юм билээ. Дараа нь чамд одоо амьдралын чинь хамгийн үнэтэй, хамгийн гоё, хамгийн чухал дурсамж чинь энд л үлдэх юм билээ. Тэгээд нэг угаасаа хүүхд цэцэрлэгт орно, сургуульд орох төхөөд ирэхлээр чамд өөртөө гарах цаг зав тий ажил руугаа, карьер руугаа төвлөрөх тэр боломж аяндаа гараад ирдэг юм билээ. Энэ ерөөс цаг хугацааны асуудал. Тэгэхээр тэр үед нь санаа зовох зүйлгүй чи хүүхдтэй өгөх ёстой цаг хугацаагаа хангалттай өгөөд сэтгэл хангалуун байж чадчих байгаа бол ажил руугаа ч гэсэн төвлөрөгцсөн чамд хамаагүй амар. Гэртээ тэдэн жил суучлаа дараалал тэдүүх таашлаа битээ тэрэндээ санаа зов. Миний амьдрал чинь хүмүүс айгүй богинохан гэдэг штэ. Гэхдээ яг үүндээ амжуулъя гэвэл маш урт хангалттай чам цаг байгаа. Тэгэхээр өнөөдөр байгаа тэр өөртөө оногдсон тэр нөгөө хувь тохиол гэх юм уу тэр өдрөө аз жаргалтайгаар яг тэрэндээ 100% одоо анхаарал халамж сэтгэлээ зарцуулаад өнгөрөөч гэд нөгөө эргээгээ дараа нь хийх зүйл чи ирээдүйд чинь байж л юм. Өстой гоё хэрэг та. Амар тайширч штэ. Нэрээ одоо итгэж штэ гэж. Гэтэ яг нөгөө юу л та хүүхдүүдэрээ ч гэсэн ингээл харахад өөрийнхөө үдцсэн юмыг ингээд бусдад туршлагаа ингээд ярахлаар хүнд ер нь их буудгүй юм билээ. За одоо энэ ингээд том хүүхдэн том болцсны араас л ингэж ярьж जैन те нэг одоо юу гэдэг хүн айгаа өөрөөр хүлээж авдаг юм билээ. Хүн яг өөр дээрээ тулаад ирэхээр нэрээ тэр чинь яг тийм байсан юм байна штэ гэж хүлээж авдаг юм билээ. Тэгэхээр аль болохоор одоо ингээд чиний нэвтрүүлэг хийж байгаа энэ мундаг эмэгтэйчүүдийг оруулж байгаа энэ юу чинь нөгөө бусдаасаа л суралцах боломжийг гаргаж өгöd байгаа шүү дээ. Тэгэхээр хэрэгтэйгээ аль болохоор шингээж авахыг хичээгээд
нөгөө өөрт байгаа одоо тэр хэцүү гэж бодоод байгаа асуудлыг даван туулахт нь багч гэсэн хэмжээгээр одоо тусдын болох бол гэж хийж байгаа бах тийм энэ нэвтрүүлгийг. Та нөгөө ярьжсэн ажиллаар маш их гадагшаа явдаг, бизнес уулзалтууд хийдэг. Тэгээ ингээ явж байхад одоо гадны орнд байгаа залуучууд, хүүхдүүд, ер нь эмэгтэйчүүд ингээд маш их өөр зүйлсүүдийг ажиллаж шаарддаг гэдгсэн. Эдгээр чи одоо ингэж амьдарч тэгтэл одоо бид нар Монголд ийм зүйл төр ингээ байж гэх юм яаж тийм харьцуулж харж ийсэн. Таны сэтгэлгээ үзэл бодолд хөөх гэд бүүм хийж ийсэн. Тийм жишээ нь зөндөө олон улсаар янз янзын л нөгөө хурал зөвлөгөөн, сонирхолтой уулзалтууд дээр одоо маш олон жил тасралтгүй оролцсон. Дандаа л хөөх гэжтэй. Очоод хөөх энд ийм ярьж шít. Гэтэл бид чинь хаана байгаа лээ. Хөөх энд ийм гоё шал өөрөөр амьдралыг харж шít те. Амьдралын үн цэнийг хийж бүтээхийг шал өөрөөр харж дандаа л хөөх гэж явдаг. Тий. Яг сүүлд айгүй тийм надад гүн сэтгэл төрүүлсэн. Тэгэхээр Дубайд нэг юун дээр хуралд оролцсон юм аа. Тэрэн дээр технологийн хөгжлийн талаар янз янзын хэлэлцүүлгүүд нэлийн яригдаж хэлсэн тийм хурал болсон. Тэрэн дээр тэр дөнгөж 20 эдтэй тэр араб залуучууд гарч ирээд янз янзын нөгөө өөрсдөө хийж байгаа төсөл нөгөө судалж байгаа судалгааны ажлууд гэдэг зүйлүүдийг танилцуулж ярьж ирсэн. Тэрэн дээр бол би үнэхээр хөөх гэд бүр дуу алтмаар тэгж их одоо нөгөө боловсрохт нь тэр улс орн нь ямар их одоо дэмжлэг тусалцсан одоо тэр хөрөнгө санхүү зарсан байна. Боловсрол бол маш их мөнгө хийсэн харагдаж байгаа байхгүй тийм одоо аялахтаа ярьдаг ч хүн байхгүй тий. 3-4 хэлээр ихэнх жилүүтэй ярьдаг болсон. Тэгээ аль ч хэлээрээ ярьсан ямар ч ойлгоо байхгүй. Цэвэр одоо томлог гэх юм уу. Тийм байдлаар ярих тэр ярианы ур чадвар тэр ярьж байгаа судалгааны материалууд тэр одоо AI технологи тэр зүйлүүд бол үнэхээр ингээд бүр ингээ хол тасарсан. Бидний одоо бараг нөгөө төсөөлөчгүй бодоочгүй зүйлүүдийг ярьж байгаа байхгүй юу. Тийм одоо нөгөө энэ байгалийн баялагийг бид нэр дэлхийгээс хит их нөгөө өндөр хэмжээгээр авч хэрэглээд дэлхийн дулаар л одоо баланс алдагдаад энийг одоо цааш нь алдагдуулахгүй байх. Гэхдээ бид нар энийг өргөжлөлийн хэрэглэхийн тулд яах вэ гэхэд бараг өөр гараг руу очиод тэндээ одоо нөгөө уулуур хаажилуулаад тэндээсээ тэр бүтээгдэхүүнийг эцсийн одоо бүтээгдэхүүн болоод дэлхий дээр авчирч хэрхэн хэрэглэж болох уу хэмжээний судалгаа туршлагуудыг ярахад бол үнэхээр ваа бид нар нэрээ нөгөө Монгол залуучууд бид нар чинь залуу хүмүүсийн ус гэж ярьдаг штэ. Эднэртэй яг ийм хэмжээний мэдлэг боловсрол, ийм хэмжээ одоо ийм хэмжээнд ирээдүйг дэлхийг харах боломжийг олох юмсан гэдээ бүр ингээд нэг чи эхнээсээ атаархал төрж байгаа. Цэвэр атаархал төрж байгаа байхгүй. Тэгэхээр заах ингээд ярих юм бол дандаа л вау гэж гэдэг шиг бүхэл одоо хорвоо ертөнц биднээс төрүүлээд талхаад байгаа юм шиг санагддаг. Гадагшаа гараад хүмүүсийн хийж бүтээж байгаа тэр асуудлыг шийдэж байгаа шийдвэрүүдийг гаргаж байгаа байдал нь тэгээ залуу хүмүүс тэрэ төлхөө ярахад би тэд нэгдүгээр тийм нөгөө суур боловсролын маань асуудал өөр амар сул байна. Тэгээд энэ сул чигээр одоо хэд сүлийн 20-30 жил үргэлжлээд л байдаг те. Гэтэл нөгөө тэр суур боловсрол аваад гарч байгаа залуучууд маань одоо ингээд 20-30 нас хүрээд эхэлж байна. Одоо тэгвэл за өнгөрснөө бүр хаяа те. Ирээдүйдээ бид нар одоо маргааш нөгөөдөр ирэх жилдээ бид нар хүүхдүүдийн төлөө юу хийх ёстой юм? Боловсролыг нь хэрхэн хийх ёстой юм одоо амьдрах таатай орчныг нь яаж бүрдүүлэх ёстой? Цэцэрлэг сургуулийн боловсролч өөрөө хүний суурь хэрэгцээ шүү дээ. Манай үндсэн хуулиараа олгогдсон. Энийг л бид нар одоо яаж хурдан хугацаанд чанартай те дэлхийн одоо иргэн бэлтэн гэж яриад байдаг шүү дээ. Тэр хэмжээнд болох руугаа л харж ажиллах ёстой болоо гэж боддог. Тэгээд эцэг эхчүүд нь ч гэсэн энэ дээр их анхаарч одоо нөгөө хүүхдээ юу гэдгийг нөгөө өдөр тутмын ахуйн асуудалтай адилхоор баг зуралдуулж те хорвоо ертөнцид болж байгаа зүйлийг ярилцдаг одоо юу гэдгийг те сонирхлыг нь төрүүлэх зэмцэн таниулах одоо мэдрүүлэх тэр боломжийг бас хүүхдүүдтэй олгож явах хэрэгтэй болоо гэж дотроо бод те. Та садаа ингээд нэлийн олон жил удирдах албан тушаалд ажиллангууд амар олон залуучуудтай ажиллаж байгаа шүү дээ. Эрэгтэй эмэгтэй ингээд хайлтаад. Ер нь ингээд анзаарч яхад манай Монгол залуучуудад ямар боломж байгааг олж харж чадахгүй байх шиг байна.
жишээлбэл та ингээ явахдаа маш олон зүйлийг анзаарч байна. Нөгөө харах тусам харахгүй байгаа бусад хүмүүсийг бас нэг анзаарах магадaltaй байд юм билээ шүү дээ. Арц санхүүгийн нийтлийн хэмжээнд ийм нөгөө технологи шинээр гарч ирж байгаа энэ шинэ дэвшилтэй технологиг маш ихээр санхүүжүүлдэг. Тэрний ард дандаа залуучууд байждаг. Арц санхүүгийн нийтлийн хэмжээнд бол би чинь хамгийн ахмад настай хүмүүсийн донд аягүй олон залуучуудтай өдөр тутамдаа ажилладаг. Тэгээ яг олон төслүүд хөрөнгө оруулалт хийгээд амжилттай болсон ч байгаа, амжилтгүй болж исэн ч болсон байгаа. Тэгээ харахаар Монгол залуучуудыг бол би нөгөө одоо бүхэл хүмүүс ярьдаг да тий оюуны аягүй өндөр потенциалтай, чадвар сайтай гэдэг. Тэгээд яг тэр бол харагддаг. Юмыг олж харах, одоо эхлүүлэх, тэ эхлэлсүүрээ зөв тавиад явж байгаа харагддаг. Хэрнээ яг тэрийгээ цааш нь жоохон гүнзгийрүүлээд өшөө төсөл хэрвээ ихсэн бол дуусгах чадвар бас жоохон сул байна уу да гэж зүгээр зарим одоо бүгдээр ингэ хэлж байгаа юм шүү дээ. Зарим төсөл хэрэгжүүлж байгаа зарим залуучууд төр нэлээд харагддаг. Жоохон юм халирамтгай эхэлж байгаад ингээд айгүй гоё санаа байгаа юм. Үнэхээр одоо яг хэрэгжүүлээд ирнэ ингээд цаашдаа ингээд үргэлжлүүлээд явах юм бол маш их мөнгө санхүү хэмнэх, хүн цагийг хэмнэх ч юм ингээд олон янзын төслүүд орж ирдэг. Тэгээд аливаа зүйлийг дуусгах гэдэг чинь өөрөө эхлэхээсээ ч хэцүү гэж би боддог. Тэгээд тэрэн дээр жоохон ингээд хашраад замынхан голоос ингээд өөртөө итгэлгүй болоод ингээд зогсчдаг тохиолдод аяг чи чаднаа ингээд үргэлжлүүлээд хийгээш гэдэг хахад барыг нөгөө чадна гэдэг байгаа хүнээсээ сүлдээ барыг ингээд жоохон цухтаах маягтай тий. Тэгээ ингээд бүтлгүй болж исэн бас тийм төслүүд байдаг. Тэгээ тэрийг харахаар технологиндоо бүтлгүүтүү одоо юунда энэ төсөл бүтлгүй болов гэхээр ерөөсөө эхлүүлсэн гол нөгөө санаачилж эхлүүлж барьж авч дуусгах тэр төслөө бичиж орж ирсэн хүмүүстэй л байгааддаг. Тэд нар маань өөрсдөө өргөжлүүлж хөгжүүлдэг ч юм уу тий. Өргөжлүүлээд нөгөө өршөлтөх чадвараа сайжруулдаггүй ч юм уу. Тэгээд ингээд за бүтэхгүй мэн бали гэдэг ингээд зогсоо тэгээд дахиад нэг өөр юм л өсрээд орчдөг ч юм уу. Энэрээс айгу тэгэхээр энэ айгу гоё юм байна гэдэг. Тэгэхээр нөгөө монгол хүмүүс чинь давс ивэл уустал ажил ивэл дуусал гэдэг нэг сайхан үг байгаа шүү дээ. Тэгэхээр залуучууд хандаж хэлэхэд альваанд нэг зүйлийг эхлүүлсэн бол дуусгах чадвар хамгийн чухал гэдэг зөв би хувьдаа хардаг. Эхлүүлсэн бол дуусгадаг байгаарай. Мэдээж тэрэнд одоо нөгөө анх төсөөлжснээс одоо санаанд ороогүй зөндөө олон хүндрэл бэрхшээлүүд бас өөрийнхөө мэдлэг дутагч зүйлүүд байна. Энэ бүх зүйлийг хүн сураад мэдээд үргэлжлүүлээд дуусгах боломж зөндөө байгаа. Тэгээ нөгөө нэг би ингээд бодтой айгу надад их гоё жишээ юм шиг санагдсан. Одоо тэр нөгөө Elon Musk, Bill Gates ч юм уу ингээд нөгөө дэлхийн хамгийн юм мундаг алдартай амжилттай явж байгаа бизнесмэнүүдийг харахаар бүгд л нөгөө номнуудаар хацсан маш тийм ингээд уншихлаар ямар нэгэн мөнгөний төлөө ч юм уу те нэр хүндийн төлөө хинж ажиллаж эхлэегүй байдаг. Ингээд нэг ийм гоё шин юм бүтээчи энэ өста айгуу сонирхолтой энийг ингээд хийчих юм бол ингэн тэгнэ гэдэг ингээд дандаа ингээд хийж бүтээхийн төлөө эхэлсэн байдаг. Тэгээд бүгд л мэдж байгаа. Ерөөсөө хиндэн ч тийм дардан одоо юу гэдэг хийж эхлээд л амжилтанд хүрсэн юм маш ховор. Бүгд л одоо маш олон унж, маш олон одоо бүтлгүүтэл, нойргүй, шүн нөгөө байр марнасаа хүртэл хөвдөж гараад ингээд офис дээр амьдэрдэг болтлоо ингэж тэр юмныхаа төлөө зүтгэсэн байгаа. Зүтгэл нь айгу тод харагдаддаг. Амжилттайгаа хүмүүсийн ард. Тэгэхээр санаачлан хийж бүтээн гэдэг бол маш их нөгөө урт хугацааны тэр хүнээс гарах зүтгэл төсвөр төвчээр хатуужлаад юм болов гэж боддог.
Санхүүгийн бүхэрх зээг Ardapас. За гэр бүлийн харилцаа, ажлын харилцаа хоёрын заагийг, балансыг яаж бас үүсгэж юм. Нөгөө хамт ажиллаж байгаа ингээд хүмүүс нөгөө гэр бүлээр ажиллаж байгаа ялангуяа ингээд байгууллага томорхон хэрээр захирлууд нь ихнэр нөхөр байхад ингээд доор нь би бас яг тийж ажиллаж үтсэн учраас тэр ингээд ажилчид аюу нөлөөлдөг байхгүй юу. Одоо тэр балансын харилцаагаа менежлж чадаагүй байгууллага. Тэр таны хувьд яг энэний балансыг яаж зохицуулж юм? Хүмүүс одоо нөгөө өөр газар ажилласан бол яах байсан бэ? Та ингээд нөхөртөөгөө ажиллаг байсан бол гэд нэг хүн надаас асуужсэн байхгүй. Би тэгээд өөр газар эсвэл өөрөө бизнес хийгээд явсан бол яах байсан бэ? Тэгэхээр тэр бол айгүй буруу шийдвэр авах байсан болоо гэж би зүгээр хувьдаа би өөрөө хувьдаа боддог. Тэгээд нөхөртөөгөө ажиллахын гэтээ яг бит өөрөө шууд удирдлага биш шүү дээ юм дээ. Аха. Манай нөхөр чинь ард санхүүгийн нэгдэл. Одоо бол төлөөлөл удирдах зөвлөлийн дарга хийж байгаа. Би болохоор Art Properties компани гүйцэтгэх захирал ард санхүүгийн нэгдлийн доор байдаг охин компанигаа. Манайх ч одоо ард санхүүгийн нэгдлийн доор нийт 45 гаруй компанигаа. Тэрнээс нэг 5 6 ерөнхийдөө санхүүгийн холбогдолтой компаниуд төр төлөөлөл удирдах зөвлөл дээр би өөрөө орж ажилладаг. Тэгээд тэгэхээр бас шууд миний дарга шууд удирдлага бас биш гайгүй. Гэхдээ мэдээж асуудал гарна. Хүн хоорондын л харилцаа юм чинь. Тэгээд энэ олон жил ингээд хамт ажиллаж байхад манай нөхрийн нэг одоо би бүр тэрийг үнэхээр шүтэж одоо хүндэлдэг гэх юм уу. Нэг мундаг даваа тал байдаг. Ер нь багийн хүнд ажиглагддгүй юм байна гэж би одоо бүр ингээд жил ахих тусам айгу бахархаж хардаг. Тэр нь юу гэхээр ямар өндөр стресс ачаал авч ажиллаж байгаа юм би өөрөө өдөр тутамдаа одоо нөгөө хэдийн нэг дор биш ч гэсэн харж байгаа. Би өөрөө амар өндөр стресстэй ачаалтай байдаг. Гэртээ орж ирэхээр яг тэрийг давхар ингээд дагуулж орж ирэх гэдэг байхгүй. Би өнөөдөр амар их ажиллаа. Би чинь жоохон ядарсан байна миний хөө гэл ингээд нэг жоохон. Гэтэл манай нөхөр одоо магадгүй надаас хэд дахин ч өндөр ачаал авч ажиллаж байгаа. Тэгэхэд яг хаалга онголол хаалганы цан ерөөсөй байхгүй яг гаавыг миний нөхөр л орж ирдэг. Тэр ард санхүүгийн нэгдэл тэр компани тэр үйл ажиллагаа ерөөсөй тэр хүнтэй хамт орж ирдэггүй. Ууртаач вэ, баяртаач вэ дандаа инээсэн. Тэгээл ерөөсөй яг ингээ хүүхдүүдтэйгээ теннис тоглох уу, миний нөхөд тэгсэн үү, ямар хоолцоо хоол хийхэд наав нь оролцох уу гэд ингээд яг миний нөхөр орж ирдэг. Тэгээд бүр залуугасаа намайг тгээ сургацсан болохоор би өөрөө тэр дадлыг өөртөө бас шингээж авч чадсан байна. Тодорхой хэмжээнд. Гэхдээ бас тэр балансыг заримдаа алдах гадах тохиолдол юм. Тэгэхээр гэртээ орж ирээд би тэр хизээч ажиллаж ярьдаггүй. Тэгэл яг хөөхөж шуухад өдөр тутмын ерөөсөө өдөр бараг харалдаачгүй юм шиг. Тэгээ шаал өөр юм яриад. Тэгэхгүй бол гэртээ орж ирэл үргэлжлүүлэл ажил дээр бас асуудал ярих юм бол тэр өөрөө хэвээр айгүй хэцүү байх байх тийм. Тэгэхээр гэрт орж ирлээ бол би ямар нэг албан тушаалгүй гааг ихнэр гэдэггүй миний нөхөр. Гэтэ хамт ажиллаж байгаадаа би айгүй баяртай байдаг. Супер лидер. Айгүй их юм сурдаг, гаргаж байгаа шийдвэрээс нь. Гэтэ бас боддгийн. Би орж ажилласнаар тэр хүн бас төвхтөө байдал заримдаа өсдөг ч гэж магадгүй. Гэхдээ нөгөө талаараа нөгөө эмэгтэй хүн чинь айгүй их деталийг мэдэрч харж ажилладаг учраас бас нөгөө тэр хүн давуу тал үүсгэхэд миний тусалцаа хэрэг болдог болов уу гэж боддог шүү. Би яг энэ сэдвийг ярьсных нөгөө social дээрх одоо гарч байгаа мэдээлэл тэрнийг ер нь та хэрэг яаж хүлээж авдаг бол энэ талаар ер нь өмнө хүмүүс нэг асууж байгаагүй байх гэж бодоод social дээр одоо ингээл таны бүр ингээл 20-д тахаас ихсүүлэл папарац нэлийн тэмдгийн сэтгүүл дээр зургууд нь гараад мэдээллүүд гараад тэгэл одоо ингээд social бүр ингээд нээлттэйсэн зүгээр хаасайг ингээд контент мэдээлэлүүд гараад боломжтой болсон. Тэр та ер нь social дээр гарч байгаа танай гэр бүлийн эсвэл яг таны талаар гарч байгаа мэдээллийг яг ямар байдлаар хүлээж авдаг бол ямар санагддаг бол тийм. Гэхдээ тэгэл сайхан мэдээ гарвал бас жоохон баярлал, муухай мэдээ гарвал одоо жоохон гонхтой би юм хүн биш шүү дээ. Яагаад ингэж байгаа болов гэдэг мэдрэж байгаа. Тэгээ би аль болохоор нэг актер сошиал руу орж нөгөө тэр зүйлүүдийг уншихгүй харахгүй байхыг хичээдэг. Тэгээ тэрийг бичиж байгаа хүннийг ч гэсэн одоо нэг буруутгаад идэггүй одоо мэдэхгүй учраас амаараа дам дамаараа сонсоод нэг ийм л хүн байдаг юм ингээл бичдэг байлгүйдээ бодвол тий. Тэгэхээр сошиал гэд байгаа зүйлийг хүн хэрэглээгээ өөрөө хязгаартаад хэрэгжилж сурах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэр чинь өөрөө нөгөө цаана ард нь хиймэл оюун ухаан авч байгаа.
чи юу үзэн тэр чинь л илүү гаргаж ирээд Тийм тэр чинь бол одоо алгоритм шүү дээ. Яг сошиал дээр болж байгаа бүх юм туйлын үнэн мэт бас нэг хүлээж авдаг хэсэг бүлэг хүмүүс байгаад байгаа шиг байна тийм. Жишээл та нэг хэлжсэн шүү дээ. Тейлэр гэж намайг бичсэн байсан. Тийм. Тэр чинь бол бүр сошиал гарахаас ч Өмнө байсан тий. нөгөө санаа манай сэтгүүл мэтгүүл дээр гардаг байх үед л тэгж бичдэг гэсэн. Тэгээд яг нөгөө адилхан банк санхүүж мэрэгчлээ болохоор хас банкнд ажиллаж байгаа танилцсан гэдэг юм болов гэж боддоо шүү дээ. Манай нөхөр тэр амар дургу. Би болохоор нэг тоодгүй байхгүй. Тэгэхээр ста нэрэ нөгөө ажлынхан газрын хүнийг аваад суун гэдэг чи айгүй байдаг. Одоо юу гэдэг те зарчимгүй асуудал тэгэхээр ста энэ айгүй болохгүй манай эхнэр тайлбар байгаагүй гэл манай нөхөр бол тэгэл хүмүүс тайлбарлаад би болохоор одоо угаасаа байгаагүй юм чи би хас банкнд нэг өдөр ч ажиллаж үзээгүй. Тэгэхээр би өөрөө бол нэг амар имзэг хүлээж авдаггүй. Тэгээд яг нөгөө удирдах албан тушаалт нь ажилтнаа одоо ингээд аваа сууччээ гэдэг нь манай нөхөрт бас их тавгүй таагүй сэтгэл төрүүлдэг юм шиг л. Одоо ч гэсэн тэгэл нөгөө Тейлер эхнэрээ хажаа гэл Тейлер эмэгтэйгээ эхнэрээ олгоод аваа суужээ шинэ эхнэр нь хоёр дахь эхнэр нь гэл гараад идэв. Би ч одоо бид хоёр ч хамт амьдраад 20 гаруй жил болчихсон. Шинэ эхнэр гэхэр заримдаа баярлалаа ч юм шиг. Шинэ л харагддсан юм байлгүй тийм. Sponsored by Global Travel Corporation. Аяллаа сайхныг гэртээ авч харъя. Ovako Mongolia. Монгол хүний арьсанд зориулж онцгойлон бүтэв. CUGT Mongolia. Доторөөхөө шатааж, илүүдэл чингээ, стрессгүйгээр хайж, эрүүл галбирлаг биеийг бүтээцгээе. Waisal Woman. Байгалийн гоо сайхныг тэнцвэржүүлэгч. Мэдээллийн чанар дээр бас тантай ярилцмаарс ахгүй юу? Та жишээлбэл ингээд үзэн кино уншсан ном гээл мэдээллүүдээ ярьж байхад ингээд мэдээж яг их сурвалжтай чанартай мэдээлүүд гэдгийг олон дахин ингээд би таны ярианд сонссон. Хоёрдугаар та ингээд хэлэхдээ нөө судалгааны ажлуудыг юмшсан чинь тэгээд ингээд мэдээллүүдээр ер нь яриан дээр ч гэсэн бас тэгж ярьсан байсан. Мэдээлэл авдаг тэр сөгөөдийг бас сонирхмаар санагдсан. Тэгээ хоёрдугаарт нь болохоор энэ бүх одоо олсон мэдээллүүдээс өөртөө хэвшүүлсэн юм одоо хэвшүүлж чадсан тийм хэв маяг гэх юм уу? Одоо бид нар мэдээллийн 900-д амьдарч байгаа гэж боддог. Мэдээлэл хүн хамгийн хэрэгтэй зүйл. Ялангуяа удирдах албан тушаал гаргаж байгаа ийм олон хүний өмнөөс шийдвэр гаргаж байгаа тохиолдолд бол хүн тодорхой хэмжээгээр мэдээлэлээр үндэслэж, суурь тулгуур хийж шийдвэр гаргана. Тэрнээс биш би бодохдоо би хүсэхтэй гэдэг шийдвэр гаргах эрхгүй. Тэгэхээр яалтчгүй маш олон төрлийн мэдээллийг унших шаардлага гарна. Ялангуяа нөгөө одоо энэ технологи янз янзын зүйл дээр суурьсан шинэ төрлийн бизнесүүд нөгөө хөрөнгө оруулалт хийсэн тэрэн дээрээ оролцоод мэдээллийг нь аваад явж байгаагийн хувьд бол одоо унших мэдээлэл олж авах хэрэгцээ бол хамгийн өндөр байдаг. Би өөрөө бас нэг хувь хүний онцлог гэх юм уу юм жоохон сониучхан. Тэгээд ямар ч төрлийн мэдээ голохгүй мэдээлэл бол мэдээ. Тэгэл тоо фактууд унших дуртай. Тэгээд одоо Netflix дээр кино үзсэн ч гэсэн би аль болохоор юм нөгөө баримтат төрлийн кинонуудыг түгээ үзчихдэг. Эсвэл бодит хүн дээр тулгуурсан кинонуудыг түгээ үзчих. Ямар ч юм манай найз шалаад чи бүр ингээд хорвогийн хинч үзэхгүй хамгийн бүх сонир Netflix дээр хамгийн үзэлтгүй бүх кинонуудыг түгээд үзсэн бах юм а гэд шалааддаг байхгүй. Яг тэр шиг мэдээллийг бол одоо тэгэл айгүй олон суугаар аав шүү дээ. Instagram, Facebook дээр дагахтаа ч гэсэн аль болохоор нөгөө нэг яг их сурвалжин тодорхой мэдээлэл нийтэлдэг BBC, CNN, Fox ч юм уу тиймэрхүү зүйлүүдээс ингээд өдөртөө мэдээлэл авчнаа. Дээрээс нь бас нэг даваа тал байдаг нь нөгөө Дэлхийн эдийн засгийн форумын нөгөө хамтрагч байгууллагын хүрээнд тэн дээр маш үнцэнтэй гайхалтай судалгаанууд орсон юм нөгөө нэг тийм линк рүү орох ирэх гарсан хөвөний нэгдэл бол манай ажиллагчд байдаг. Тэрнийхэн дагуу бас гой мэдээнүүд олж уншин. За тэгээд гадагшаага хурлуудад яваад нөгөө хүмүүсийн одоо тавьж байгаа ихтгэлүүдийг сонсох аяг дуртай. Тэндээс маш их мэдээлэл авдаг. Тэр хүн ингээ гарч ирээд 30 минут ихтгэл тавихад одоо ямар ч сэдвээр тавьсан. Тэрийг одоо багтаа 5-аас дээш судалсан. Зарим одоо ингээд нөгөө эрүүл мэнд ч юм уу эрдэм шинжилгээний
20-30 жил судалсан судалгаагаа хүн 30 минутанд базаад ярина гэдэг бол өстой гайхамшигтай. Ингээд нөгөө чих баясна гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм мэдээллийн 90-100-д амьдарч байгаа хүн авыг гэвэл ямар ч ханаас ч зөндөө олон их сурвалждаг байгаа. Би өөрөө нөгөө хүнсний бүтээгдэхүүнээс харшилтай. Тэгэхээр тэр нь өөр айгүй төвхтэй. Юу гэдгээр харчаад байгаа нь ойлгомжгүй. Тэгээд нөгөө арчлын шинжилгээ өгөхлөөр маш олон төрлийн бүтээгдэхүүнээс гарч ирээ бараа нөгөө идэж болдог юм жигсаалт гарч ирдэггүй. Тэгээ нөгөө 20 иддгээс уртын байсан учраас хүнсний бүтээгдэхүүн эрүүл хоолтын талаар бол тастаа уншаагүй ном сонсоогүй багшийн үг хийж хэрэгжүүлж үзээгүй зүйл маш ховор. Айгүй олон зүйл хийж туршиж хэрэгжүүлж үзсэн. Тэгээд бүр 15 хоногийн усан бацаг хүртэл барьцдаг байсан. Бүр ингээд их ашиг хөдлөлт их болохоор тэгээд тэр зүйлүүдээс ингээд одоо ингээд эргээгээд харахаар яг эрүүл амьдралын хэв маяг буюу нөгөө мах идэггүй ингээл дан ногоо цагаан идэл ингээл тасгал сургуульд маш их хийгээл ингээл янз янзын байдлаар хүмүүс эрүүл амьдралыг тодорхойлуулна шүү дээ. Тэр зөв миний л хувийн юм шүү. За зөв шүү. Энэ надад туйлын үнэн биш шүү дээ. Тэгээ ингээ харахад бүх юм сөрөг юм дагуулд юм лээ. Яг ингээл мах идэггүй 3 жил болоход надад гарч байгаа сөрөг үр дагаврууд үүсэж байгаа юм. Баян ингээд мацаг бариад те баян мацагтай байгаа талаар бас ингээд эрүүл мэндийн сөрөг зүйлүүд үүсэж байгаа. За мацгийг тааруулж болно гэдэг ингээд янз янзын байдлаар туршиж үзсэн. Тэгээд сүүлд нь одоо ингээд сүүлд одоо гарч байгаа бас тэр эрүүл мэндийн байгууллагаас гарч байгаа мэдээ тэр эрүүл хоолт, эрүүл амьдралын чиг хандлагыг хараад тахад ч гэсэн ерөөсөө альва зүйл төр хүн идэж ууж байгаа хэрэгжилж байгаа зүйлийн балансыг л зөв барих хэрэгтэй юм. Тэрнээс биш зарим чи юу гарахлаар кофе уух сайн гинэ гэл зарим мэдээ гарахаар сток кофе ууж болохгүй гэл яг тэрнтэй адилхан зарим нь одоо ингээд таалах эцээр байгаа турдаг л тийм зарим таалах огт идэж болохгүй шүү. Тэгэхээр хүн хүний биеийн онцлог өшөө дээрээс нь амьдарж байгаа энэ орчин нөхцөлийн онцлог айгүй чухал гэдэг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд айгүй их зүйлийг ингээд хориод хасаад байсан ч гэсэн буцаагаад ингээд адилхоор багаар би идээд тэрийг нөгөө бидээ тасгаад хэрэгтэй шинжтэй жил авч яхан зөв юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ хамгийн чухал юм бол баланс буюу хэмжээ хязгаарыг нь тааруулж хэрэглэнэ гэдэг бол өөрөө маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ хизээч хасч болохгүй нэг зүйл гэдэг нь бол ус юм байлаа. Усыг бол одоо хэрэглэж болох хэмжээгээр хүн аягүй сайн хэрэглэж авах хэрэгтэй. Гэхдээ тэр чинь бас тодорхой цагтаа шүү дээ, тийм. Өглөөгөө өрх хэрэглээд үдээс хойшоо багасгах юм. Сахар бол одоо өстой хүн төрөлхтөнд огт хэрэггүй зүйл юм байна л гэж би зүгээр хувьдаа боддتي. Тэгээ нэг номон дээр байсан л да. Нөгөө бууны сум хийхэд дарь ордог шүү дээ. Дарины одоо нөгөө хүн төрөлхтөнд учруулж байгаа одоо хор хохирлоос илүүтэйгээр тэр нь одоо нөгөө одоо дайн байлдаанд буудуулж хүрч байгаа зэвсгээс илүүтэйгээр сахарнд хүн төрөлхтөнд живж өөрийгөө одоо ингэж нөгөө хортуулж хохирч айгүй одоо хөл хавцлал сахартай холбоотой байна гэж бичсэн байсан. Тэгээд тэрийг хараад яг бодож байна. Нэрээ тийм штэ ингэж. Тэгээ буу дайндаа чинь тэнд л хамгийн амар юм болол ингээд тэнд л их хүн хөж өргөдөд байгаа юм шиг байтал бид нэр өөрөө өөрсөндөө тэр сахарыг нь худалдаж авч хэрэглээл ингээд өвтгөөл тэгээд нөгөө насаа богиносдаг янз янзын асуудлуудыг үүсгдэг. Тэгээд тэрнээс болоод айгүй хөл бүртгэгдсэн байт юм байлаа. Санхүүгийн бүхэрэг цэг Ardapас.
Альтрын болохоор анх хүүхэд болсон талаараа ярьсан. Одоо энэ удаа болохоор одоо нэг насны өөр хүүхдүүд байгаа учраас нөгөө ээжүүдэд эмэгтэйчүүдэд учирдаг асуудал нь бас нэг ахуйн асуудал нь юу гэхээр хүүхдүүдийн наснууд нөөцлөгдөд эхлэхэд өөр чаленжүүд ирээд тэгээ нөгөө бид нар шиг бүгд л анхуд ээж болж байгаа болохоор өсвөр насныхан дээр проблем үүсэж байгаа. Тэгэл нэг сургууль сонгох дээр бас проблем. Ер нь ингээл наснасанд нэг тохирсон стрессэндээ л ингээл эргэлдээл ээж нар байж байгаа. Тэр яг тэрэн дээр бас та наснасныхан ер нь хүүхдүүдтэйгээ яаж харьцуул зүгээр байдаг. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд. Яг нөгөө өсвөр насны хүүхд ялангуяа надад зүгээр би өөрөөсөө ажигласан байхгүй өөрийнхөө алдаагаа харсан юм гэхэлээ нөгөө болоогүй байгаа ямиг аягүй хурцчилж ингэж сануулаад тий ингүүл ингэдэг гэл одоо ялангуяа хүн ийм байдаг шүү миний хөө ингэж болохгүй шүү ингүүл тэгдэг шүү гэдэг нөгөө өөрт нь тохиолдоогүй байгаа ямиг урчилж яриад хахаар тэр ерөөсөө тэр хүүхдэд бодгүй юм байна гэдгийг би сүлд нь ойлгосон. Цаг хугацаа нөгөө тохироо нь бүрдээ тэр хүүхд тэр асуудал нь тулгараад гарсан үедээ чамаас асуух хэвээр. Тэр үед нь л чи энэ дээр нэг ингүүл зүгээр одоо нэлээнийг ингэж шийдвэр гаргаж ингэж даван тулах хэвээр ч юм уу тийм ийм байдлаар зөвлөгөө өгөхгүй л урчилж өгсөөр хагаад одоо нөгөө юм нь хүүхд урчлаад өгсөн юм магадгүй тэр үедээ болоогүй ч гэсэн нэг өдөр болчихлоор нөгөө ээж угаасаа л энийг хэлжсэн. Одоо яриад яхад надад хэлсэн байсан юм чинь. Тэгээ ингээд өөрөөр ингээ хаагаад нөгөө шийдэл нь зарим тохиолдолд буруу шийдвэр гаргаад ч юм уу явцсан байдаг тохиолдол байд юм байна гэж харсан. Тэгэхээр илүү ингээд нөгөө өөртөөгөө ярилцах, нээлттэй байх тэр орон зайгийг нь үлдээгээд чамаа би сонсоход хизээд бэлэн маа шүү. Шаардлагатай бол ээж гэсэн асуугаараа. Би ч гэсэн 15 таа байсан шүү дээ. Надад ч гэсэн ийм асуудал байсан шүү дээ гэдэг байдлаар ханднахаас урчлаад бүх юмыг ингээл тэгүүлдэг шүү миний хөө. Ингэж болохгүй шүү, тэгэж болохгүй шүү гэдэг л айгүй буруу юм байна гэж харсан. Тэгээд би өөр дээрээ ч гэсэн одоо ингээ бодглоо. Ээж маань ялгаагүй л бас тэгдэг л байсан байхгүй. Одоо харж ийн айл хүүхдүүд юм байна. Миний хүү ингэж надад ерөөсөө бууж байгаагүй байхгүй. Ямар их юм ярьд би мэдчихэж штэ. Тэгээ би энийг мэдчихэж байгаа штэ. Би ингэхгүй штэ. Би чи өөр хүн штэ гэл нэг хүүхд чи өөрийгөө үнэлсэн тэр чинь хувь хүн өсчээд одоо өсвөр нас гэдэг чинь хувь хүн өөртөө тэр хүүхд чи үүсгэж яваад штэ. Надад харахад миний хүүхд боловч тэр чинь шал өөр хүн байгаад байдаг. Гэтэл яг нэгэн өөртөө жишээл би чиний насны дээр ингэдэг байсан байхгүй ёстой. Наа чи одоо ингэ шүү. Одоо тэр л их буруу юм байна л гэж харсан. Гэхдээ нөгөө тэглээгээд юу ч ярьж бас ярихгүй ингэ чиний орчиж асуухгүй. Тэгэхээр ээжтэйгээ юм гарвал хуваалцаараа яриараа ээж нь ингэдэг нээлттэй шүү гэдэг нэг тэр үүд хаалгыг хүүхдтэй байнга нээлттэй байх ёстой юм болоо гэж бодсон шүү. Эцэг их болгоны арга барил өөр байгаа шүү дээ. Яг эрэгтэй хүүхд дээр Монголд төсөж байгаа эрэгтэй хүүхд таны хувьд ер нь аль нэг иймэрхүү байх хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл нөө том болоод араас нь том болоод ингэж явж байгаа шүү дээ. Тийм учраас бас илүү төрчлөгтэй гэж магадгүй гэж тал. Яг миний хувьд болохоор юу ч харахыг хичээдгүй. Гэхдээ нөгөө бүх юм цаг хугацаатай хэрэглэх ёстой. За онц сурах дээр би бас нэг хактар нөгөө онц сурах ёстой гэдэг дээр бол мэдээж онц сурвал сайн л да. Гэхдээ илүүгээр нөгөө яг тэр тухайн хичээлээ ойлгож авч чадсан уу те. Тэрэн дээрээ ингээд дараагийн хичээлээ хийхэд суур мэдлэгээ чи яг өөртөө шингээж авсан уу гэдэг талаас нь ингээд хичээгээл жоохон ноцтолдох гээд байдаг. Тэгээд дүнгийн талаар би нэг 10-аад жилийн өмнө одоо 18 дэх үгүйсээ 8 настай хатан сонсоо тэгээд бүр өөрөө жоохон өөрөөсөө ичээ тэгээд дахиад дүнгийн талаар хүүхдүүдтэй ерөөсөө ярилцаагүй. Би нөгөөд чи айгүй юм нөгөө том мондоо сайн мундаг. Тэгээд чи ерөөсөө хичээхгүй шүү дээ. Чи амар мундаг шүү дээ. Чи гэртээ ирэхээр ингээл хийчдэг. Тэгэл хичээл дээр очихоор чиний анхаарал чинь хөвлөхгүй чи хичээхгүй. Тэгэл чи энийг ингээл хийцэн болж шууд 100 оноо. Чи ерөөсөө ингээд авахд би бэлэн бүх юм чи мэдж байгаа байхгүй юу гэдгсэн чинь. Тэг би мэдж байгаа юм заавал одоо 100 оноо авахлаар тэр нь танд юун чухал байгаа. Миний мэдж байгаа юм чухал биш юм уу? 100 оноо танд чухал юм уу? Надаас би өөрөө ингээд жоохон эвгүй байдалд ороод нөгөө буцааж ерөөсөө хариулт хэлж чадаагүй. Тэгээ би дотроо бодчихсон. Тэр хүүхд өөрөө мэдж байгаа. Тэрийг нь би мэдээд харилцаараа үсгэд хүүхдээс миний хүү энийгээ мэдж байгаа юу? Ойлгохгүй мөлөөжээс асуугаараа гэдэг байдлаар нэгс. Чи энэ дээрээ хит авсан гэж асуух
одоо магадгүй бидний үед л айгүй чухал гэсэн шүү дээ. Одоо манай ээж надаас тэгэж асуух чинь бүр зүй ёсны хэрэг. Тэгээ би онц авсан гэдгээ бахархалтаагаар хэлэх нь зүй ёсны хэрэг. Тэгэхээр бас энэ нөгөө орчин үеийн хүүхдүүдийн бас нөгөө чиг хандлага нь арай өөр байна. Тэгээ тэрэн дээр нь зөгцсөн байдлаар хүүхдтэйг харьцсан чухал. Тэрнээс яг дүн дээр ингээд ач холбогдлогоо тахна. Тийм ч үр дүнтэй байхгүй болов гэж зүгээр би хувьдаа харсан. Ер нь манай гэр бүлийн манай нөхрийн ч тэр барьдаг зарчим юм гэхэлэр тиг гэж шахаасаа илүүтэй яг тийм байхыг өөртөө үлрэхлэх ёстой л гэж битээр боддог. Ном уншаа гэж загнааддаг хэрнээ өөрөө уцаа бариа суугаад ах юм бол одоо тэр хүүхд ном уншихгүй шүү дээ. Тэгэхээр адилхан хамт ном уншиж тэгээ хэрвээ ямар нэг юм сурах ёстой гэж бол өөрөө хамт одоо тэр нэг тодорхой хэмжээний үлгэр дуурайл үзүүлж ижил тэр нүр дүнтэй байх бол нэг үг гэдэг шүү дээ. Хүүхд чинь чамайг юу хэлж байгааг, юу ярьж байгааг ерөөсөө сонсохгүй байгаа. Гэхдээ юу хийж байгааг чинь маш сайн харж байгаа ч үл нэг тийм үг гэдэг шүү дээ. Тэр надад айгүй үнэн үг юм шиг санагддаг. Өөртөө л үлгэрлэж үзүүлэх нь хамгийн чухал. За хоёулангийн ярилцах цаг ер нь дуусчихж байгаа. Гэхдээ би яг төгсгөлд нь болохоор маш олон ээжүүд үзэж байгаа учраас бид нэр өмнө өнгөрсөн жил нэг эрэгтэйчүүдэд зориулсан контент хийсэн. Тэгээд манай эрэгтэйчүүд өөр юм сонирхтой байлээ. Тийм учраас эмэгтэйчүүд л ер нь ингээл үздэг контент юм аа. Тэгэхээр таны хувьд гэр бүлээ доктортой урт удаан авч явахын тулд эмэгтэйчүүд юун дээрээ анхаараасаа гэж хүсэж байна. Бас дээрээс нь дандаа ахын зүйл одоо гэр орон өөр хүүхэд нөхөр гэхээс илүү эмэгтэй хүн хувь хүн дээрээ бас юм дээр бас анхаараасаа гэж хүсэж байна. Таны хувь хүнийх нь бодлыг сонсоод тэгээд дуусна. Бизнес дээр ажиллаж байгаа эмэгтэй хүмүүс төр өдөр тутамдаа хамгийн тод харагддаг нэг зүйл байдаг. Бүр надад өөрт ч байдаг тодорхой хэмжээгээр. Тэгээд тэр нь юу гэхээр би энийг чадахгүй гэдэг нэг юм шугам өөртөө дандаа татцсан гэдэг. Тэгэл зарим хүмүүсийг чи одоо ингээд яг энэнгээрээ дагнаад нэлээд хэдэн жил ажиллачлаа. Одоо ер нь тушаал гэхэд нэг өдөрт халбан тушаалд очиод энэ хүмүүсээ нэг ингээд өстөж чадахгүй шүү. Өстө захирал бол хийж чадахгүй. Яхаа би зүгээр ингээд менежерээр л байж. Энэ бол бүр ингээд нийтлэг айгүйх одоо энэ бусад компани бусад захирлууд ч гэсэн яг энийг ярьдаг байхгүй юу? Инээдэм ханаадам болгоод. Тэгээд зээл авах гээд өгж байгаа тэр зээлийн өсөлт өргөдөл төр эмэгтэй бизнес хийж байгаа. Яг эрэгтэй хүнтэй ижилхэн бараа зараад ижилхэн бизнес хийж байгаа хэрнээ эрэгтэй хүнийхээ авах гэж байгаа зээл хүссэн хэмжээ нь хамаагүй өндөр. Эмэгтэй хүнийх нь хамаагүй бага гэдэг гэж байгаа байхгүй юу? Энэ нэг бүр судалгаагаар нотлогдсон. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүнийг өөрийгөө хоошин татаж ингэж одоо хоошин татаж жоохон амьдрах гэдэг гэх юм уу? Тайлбарлах юм бол өөртөө итгэл жоохон сул байдаг ч гэх юм уу? Сул тийм ер нь арай жоохон бага автар гэх юм эрэгтэй хүмүүстэй харьцуулбал энэ бас л нөгөө нэг тэр байгалийнхын хөдөлгөөсөөс холбоотой зүйл гэж магадгүй бах. Тэгэхээр өөртөө тэр нөгөө итгэл үнэмшилтэй байж өөрийгөө чадна болно бүтээн гэдэг тэр нэг одоо дуу хоолой тархи руугаа байнга л өөртөө хэлж явах ёстой болоо гэж боддог. За тэгээд гэртээ сууж байгаа ээжүүд маш их үздэг гэдэг чинь түрүүн нөгөө бүр ярианы ихэнд хэлсэн аз жаргалтаагаар суугаад аз жаргалтаагаар хүүхдээ хараад гэхдээ цаг нь болсон үед дараагийнх нь тийм өөрийнх нь хийх ёстой зүйл рүү зайлшгүй шилжиж өтө хийгээсэй гэж би бол дотроо хүсдэг. Тэгээд хөнгөвчилж болох зүйл амьдрал байдаг. Тийм одоо өөртөө цаг гарах боломж байдаг. Би дотроо тэгэж боддог. Одоо би өстэй ямар ч завгүй юм чи өнөөдөр тэгэж чадахгүй, маргааш тэгэж чадахгүй, тэгэж болохгүй. Өөртөө тодорхой хэмжээний цаг заавал гаргаж сурах хэрэгтэй. Тэр яг зохицуулъя гэвэл цаг гаргаж болдог. Хоёр жижигхэн хүүхдтэй байсан ч гэсэн нэг ээжигээ дүүгээ хуугаад 7 хоногт нэг өдрийн 2 цаг би яг энэ өдрөө өөртөө цаг зарцуулах хэрэгтэй ч юм уу тийм байдлаар өөртөө зарцуулах цагийг өөртөө гаргаж сурах хэрэгтэй. Тэрнээс биш хин нэг нь хөрчээрээ за чамд одоо би яг 7 хоногийн энэ цагийг гаргана. Чи хин хизээч тэг боломжгүй. Авэж тэгэж чадахгүй. Тэгэхээр би яг ингэх ёстой надад ийм цаг хэрэгтэй. Би ийм зүйл хийх ёстой надад ийм цаг хэрэгтэй гэдгээ өөртөө л нөгөө өөрлөгөө найдаж өөртөө л тэр боломжийг гаргах ёстой л гэж боддог доо.
Ер нь жоохон ингээд бусдад ингээд нэг жоохон гомдохгүй тунирах гаддаг юм шиг санагдав. Эмэгтэй хүмүүс те. Тэгээ ирчээл орой ирчээл ингээд одоо ингээд шууд хүүхд хараал ингээд чамааг ингээд чөлөөлөл те тайван байлгана гэж бододдаг. Гэтэл нөгөөт нь тэхгүй болохоор бухимдаад ч юм уу те ингээд нэг юм дүүн ирээд туслах хэвээр ээж ирээд туслах хэвээр аав ирээд туслах хэвээр ч юм ингээд бусдаас харсан тусламж жоохон их байгаад идэм болов. Би бол тийм зүйл ерөөсөө байхгүй гэж боддог. Мэдээж туслана. Гэхдээ чи өөрөө асуугаад өөртөө төлөвлөөд цагаа гаргаад та надад энэ цагт ингээд хүүхдийг минь харахад ч юм уу эсвэл ийм юмыг амжуулахад туслаад өгөөч гэдэг өөрөө тэрийгэ төлөвлөж тусламжаа авна уу? Авч сурах нь илүү чухал юм болов уу гэж боддоо шүү дээ. Тэгээд тусламж хүсчээд хаад нөгөөх нь чадахгүй гэвэл гомдож болж юм те. Чадахгүй гэвэл бараг гэхдээ ингээд зөв зохицуулт хийчих юм бол ер нь чадахгүй гэх моментыг нь гарахгүйгээр зохицуулдаг гэсэн шүү дээ. Хүн сэтгэлээрээ ингэчих бах, намайг ойлгочих бах, ирээд ингэчих бах гэдэг нэг юм хүлээлтүүд байгаа даа шүү те. Тэр хүлээлт нь ихтээд тэгээд амар тэрэндээ шаналаад юмхтэй хүмүүс готэртэй юм шиг байна тий. Тийм нөгөө өөрийнхөө амьдралыг бусдын амьдралтай харьцуулж үзэж хямархан энэ аз жаргалтай хаад би аз жаргалгүй байна гэж бодож хямардаг юм шиг санагдтыг. Тэгэхээр тэр бусдын амьдралтай хизээч өөрийгөө харьцуулаад чи тэр амьдрал хизээч одоо юу гэдгийг те нэгдэхгүй шүү дээ. Тэр чинь боломжгүй чи шал өөр хүн, чиний нөхөр шал өөр хүн. Заахаа мэдээж ижил төстэй сайн зүйлүүд байна. Ижил төстэй одоо үүсгэж болох муу зүйлүүд байж болох л баг. Гэтэл энэ чинь чиний хувь хүний өөрийн чинь амьдрал хөрчин дайршиж хамаас тэс өндөө хүн байгаа шүү дээ, тийм. Шал өөр орчинд өсч таринсан. За, дээрэс нь аав ээжээсээ хүртэл одоо юу гэдгийг зөвлөгөө авч юм сонсоход ер нь жоохон дурамчхан болчдөг шүү дээ. Хүн чинь тусдаа гараад амьдраад ирэхээр. Тэгэхээр би хувь хүн гэдгийг аюу сайн мэдэрч ойлгох ёстой баг. Тэгээд бусдаас харах тусламж, бусдаас ирж байгаа аз жаргал, бусдаа харьцаж байгаа харьцуултаа хамгийн бага болгоод өөрийгөө өөртөөгөө харьцуулж одоо юу гэдэг өөрөөсөө илүү илэрхийлж аз жаргалыг нөгөө өөрөөсөө илүү хаах ёстой гэдэг одоо бүхэл ном зохиол одоо бурхны сургааллууд дээр байгаа даа шүү дээ. Аз жаргалыг бол өөрөө л бүтээн. Бүр яг өөртөө өөрөө л бүтээн. Хөрчин чам бүтээж өгч чадахгүй. Чиний хайрт аав ээж чинь чам бүтээж өгч чадахгүй. Тэгэхээр тэр балансыг л олж сурах хэрэгтэй байх л та. Та гэр бүлийн харилцаа, хүүхэд, ажил, эмэгтэй айл альныхаа амар очрыг олцсон юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Одоо нэг очрыг олоогүйгээс болоод яг хүүхэд дээрээ ингээд эргэлдэж байгаа ингээд тэр проблемд ингээд яахаа мэдгүй эргэж байгаа ээж нар байна. Нөхрийн асуудал дээр ингээд гэр бүлийн асуудал дээр ирж байгаа хүмүүс байна. Ажил дээр ирж байгаа эмэгтэйчүүд байна. Тантай ярилцахлаар ингээд ерөнхийдөө яг яах арга барилаа ингээд надад бол олцсон юм шиг тийм мэдрэмж төрөд байгаа байхгүй юу? Тэгээ би яг тэр талаас нь ингээд ерөнхийд нь ингээд ингэчүүл ингээд илүү easy болно шүү гэдэг талын та яг хариулах юм байна. Бүхэл бүтэн гэр бүлийн шинжилгээ ухааны талаар асуулт төрсөн. Амар easy та хариулсан. Би зүгээр ингэж боддог. Хамгийн амархан асуудлыг шийдэх юм их том төлөвлөгөө, нэг том одоо юу гэдэг зорилтоос илүүтэйгээр чамд өнөөдөр юу оногдсон тэрийг хамгийн сайнаар нь л хий. Аз жаргалтай өнгөрүүл өнөөдөр тэртээ тэргүй өнгөрчих байхгүй юу. Одоо дахиад энэ өдөр байхгүй, дахиад ийм 12 цагт чи тэр хизээч болцсон. Хүмүүс дахиад дараагийн нэгд өдөр гэж бодож байна. Тэр чинь шал өөр нэгд өдөр. Тэгээ нөгөө амьдрал богинохон гэдгийг яг энэ дээр надад харагддаг юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээ нөгөө бавгийн лог сурангаа хийсэн нэг өдөр шүү. Өглөө болгон чи өхлийн тухай бодож явах хэрэгтэй гэдэг. Нэг амар хүнд юм шиг байж тэр надад их зөв үний юм шиг санагддаг байхгүй. Богино гэдгээ мэдрээд тэгээд өнөөдөр гэдгээ цорын ганц өдөр гэдгээ ойлгоод ингээд тэр өдрөө хэрхэн өнгөрүүлэхээ чи шийдээ гэвэл чи уурлаад туцаарлаад бухимдаад өнгөрөхийг хүсэхгүй шүү дээ. Тийм миний одоо надад тохиолдож байгаа ганцхан цорын ганц юм одоо юник сондгоо өдрөө гэж бодох юм бол тэгээд хүүхдээ хараа гэртээ сууж исэн ч тэр ажиллаа хийж исэн ч тэр нөхөрлөгөө уур цартаа хандмаар байсан ч гэсэн за өнөөдөр дараа нь л болъё. Тэгээ илүү нөгөө аз жаргалтай зүйлүүдэд урталтаа өнөөдөр үрж тавьж агаад
нөгөө муухай гэж удаад байгаа хиймээргүй байгаа ч юм уу ууралж зарж тэгвэл маргааш руугаал тавьчихгүй. Тэгэл өнөөдрөө ингээд өдөр болгоноо тэгэж өнгөрөөх нь чухал юм болоо. Тэгээд ингээд тэр чинь ингээд өдрөөрөө ингээд дахиад сарын дараа 3 сарын дараа хүн хоорондын харилцаанд ч тэр гэр бүлийн уур амьсгалч тэр ажил дээр ч тэр бүх зүйл ингээд нэг ихтэй болчт юм болов гэж зүгээр би дотроо бодтیں۔ Тэгсэн болоо гэд би ер нь нэлээд хөнгөн шингийн юм тайван аз жаргалтай байхыг хичээдэг төрлийн хүн. Тэгээд ингээд өнгөрснөө харахлаа одоо ажилтан маань ингээд алдаа гаргаад ороод ирсэн ч гэсэн би аль болохоор бухимддаггүй. За мэдээж ингээд 3 4 ингээд байнга тавтаж орж ирээд байгаа юм бол бухимдалтай л та. Гэхдээ би чи алдаж болно. Тэгээд алдаагаа л харин бити дахиад тавтаа. Дахиад шинээр хийгээд ир. Тэгэхээр зарим нэг ерөөсөө урлаагүй гараад нэгдэг гэсэн би ингээд тэгэхээр энэ тодорхой хэмжээгээр миний нөгөө тэр хүүхэд наснаас бас нөхрийн маань нөлөөсөн нөлөөл ихэлтэй нөхөр маань өөрөө яг л ийм амьдралын одоо нөгөө юу гэдгийг үзэл бодолтой зорилготой юм аз жаргалтай тайван бүтээлч амьдрал өнгөрүүлэх дуртай. Тэр нь ингээл хоёр биендээ тэрэнд уусчих байгаа байхгүй. Ер нь ингээл хүмүүс тайрыг харахаар айгүй хөөрхөн ингээл ихтэй юм тийм бүх юм дээр санаа нийлдэг бахтаа гэлдэг. Би тэгэхээр баг бүх юм дээр санаа нийлд өрчлөлтөө. Баг бүх юм дээр зөрдөг. Гэхдээ яг амьдралын нөгөө жанжин шугам одоо тий ийм л амьдралаар амьдрын гэдэг зүйл дээрээ л хоёлаа бүр яг ингээд 100% нэгдэж чадсан байт юм бол зүгээр дотроо би боддیں۔ Одоо бүх юмыг ингээд мэдсэн юм шиг өнөөдөр дүгнээд тах ч өөрөө боломжгүй шүү дээ.